Тэрээр охин шиг хэлчихв. Сайн бацаано гинэ. Манай суугийг сонгогдож байгаад баярлалаа. Nice. Perfect. За, окей, эхлэе. Сэдвээр ярилцах гэж байна. Ярилцахгүй л дээ. За. 1 2 3 4. За, ингэж эхлэе. Wim Hof мөсийн хаан. За, хүний бие хасах 30 эмийн хүүтэнд удаан хугацаагаар тэсэж чадна гэж та бодож байна уу? Нидерландын нэгэн энгийн эр энэ боломжгүй мэт зүйлийг боломжтой болгож чадсан. Тэр бол Wim Hof мөсийн хаан. Wim Hof 1959 онд Нидерландын Старт хотод төрсөн. Багасаа л байгальд ойр өссөн бөгөөд хүйтэн усанд сэлж эрсдэс орчинд талсан. Тэр хожим Wim Hof метод буюу амьсгалын онцгой техник хүйтэн нөхцөлд дасгал хийдэг арга барилыг бий болгосон. Амар хүн биш тээ. Хүүтэнд одоо ингээд усанд ороод за амжилтуудын дурдах юм бол Wim Hof дэлхийн олон рекорд тогтоосон. Жишээ нь хасах 20 хэмийн хүүтэнд шорт өмсөөд марафон гүйсэн дан шорттой те ингээд бүр хасах 20 хэмийн хүүтэнд гүн гэдэг ямар гайхалтай юм бэ. За дахиад нэг амжилт байна. Өөрсдийн өндөрлөх хүртэл баг нүцгэн авирсан. Мөн хүйтэн усанд хамгийн удаан хугацаанд амьсгалын дасгалыг ашиглан тиссэн. Хүйтэн усанд яаж тэгж эрдэмтэд түүний бие махбодыг судлахад дархлааны системээ өөрийн хүслээр идэвхжүүлж чаддаг болохыг баталсан. Түүний боловсруулсан аргыг дагалдагчид өнөөдөр дэлхийн даяар байна. Түүний боловсруулсан аргыг дагалдагчид өнөөдөр дэлхийн даяар байна. За энэ хэсгийг хас. За Wim Hof метод нь 3 үндсэн бүрдэлтэй. Нэгт гүнзгий амьсгал, хоёрт хүйтэн дасгал хийх, гуравт бясалгал. За энэ арга нь стресс бууруулах, эрчим хүч нэмэх, эрчим хүч бишээ, эрч хүч шүү. За дархлааг сайжруулах үр дүнтэй гэж үздэг гинэ. За Wim Hof бидэнд нэг зүйлийг харуулсан. За тэр нь хүний оюун ухаан бие махбодын хязгаар тийм ч амархан тогтоодоггүй юм. Хэрв та зөрөгтэй байж чадвал боломжгүй гэж бодсон зүйлийг хүртэл хийх боломжтой гэж манай Wim Hof хэлсэн байна. За дараагийн хүн маань Stephen Wilshire. За энэ дэр нэрийг оруулаад. За фотокамер мэт оюун ухаантай зураач. Гайхалтай. Та дэлхийн хамгийн том хотыг ганцхан хараад шууд зураглаад буулгаж чадна гэж төсөөлж байна уу гинэ. Энэ юр басан чадвартай хүн бол Лондонгийн зураач Stephen Wilshire. Амьдралын товч намтрыг та бүхэнд хэлж өгье. За Stephen Wilshire 1974 оны Английн Лондонд төржээ. Тэр багада аутизмтай гэж онцлогдсон бөгөөд 5 настайдаа анх зургаар дамжуулан өөрийгөө илэрхийлж эхэлсэн. Харааны ой санамж нь юр бус нэг л харсан зүйлээ гайхалтай дэлгэрэнгүйгээр буулгаж чаддаг байсан. За гайхамшигт амжилтуудыг нь та бүхэнд бас дурдъя. За Stephen Wilshire дэлхийн алдартай хотуудын панорамыг ганцхан нислэлийн дараа яг л гэрэл зураг мэт зурсан гинэ. За Нью Йорк, Токио, Ром гэх мэт хотуудыг 100% нэрвчлэлтэй зурсан. За түүний бүтээлүүдийг нь хотын гудамжны байршил, цонхны тоо, хаяг самбаруудыг хүртэл зөв зурсан гэж хүмүүс хэлдэг юм байна. За онцгой авьяасан гэх юм бол тэр хүний тэрх яг камер шиг ажилдаг. Стефен зураг зурхтаа шугам ашигладаггүй. Эсвэл засвар хийдэггүй. Шууд санаа дугаар харж байсан зүйлээ дүрсэлж чаддаг нь гайхамшигтай. Маш гайхамшигтай. Stephen Wilshire бидэнд аутизм бол урлагийн гайхамшигыг харуулсан. Тэр бол юр бусын ой ухаан бүтээл хүч чадлын амьд баталгаа юм. Дараагийн хүн маань
За тэнэгч чахаар юм уншиж дөө. Nice. Guys, би галтгоондоо хийж байгаа. Michelle Lotito гэдэг хүн байна. Төмөр иддэг хүн. Маш сонирхолтой. Хэрвээ би танд нэг хүн онгоц идсэн гэж хэлвэл та итгэх үү? Одоо энийг уншаалыг дуслаа. Энэ бол Францын Michelle Lotito. Дэлхийн хамгийн сонин хоолны туршилттай хүн гэдгээрээ алдаршсан. Michelle Lotito нь 1950 онд Францын Grenoble хотод төрсөн. Багасаа л түүний ходоод гиз бусдаас илүү зузаан, хүчил төсвөртэй байсан гэдэг. Эмч нарын үзэж байгаагаар нь энэ түнд металл, шил зэрэг зүйлс идэх боломжийг олгосон гэдэг. Michelle Lotito амьдралынхаа туршид дугуй, телевизор, компьютер, металл тавилга, бүр жижиг онгоц бүртэл идсэн. 1978-аас 1980 онд тэр нэгэн жижиг Tesla онгоцыг жижиг хэсгүүд болгож эвдээд хоол болгоод идсэн түүхтэй. Бас амар сонин ийм хүмүүс байх юм а тий. Гайхалтай. За түүний идэж буй зүйлсийг жижиглээд ихэнхдээ ус эсвэл усан хамт зэлэгдэг байжээ. Түүний ходоод ямар ч хурц зүйл гэмтдэггүй. Хаана явжлаа? Гэмтдэггүй байсан бөгөөд өдөрт дунджаар 90 г металл идэж чаддаг. За, Michelle Lotito бол бидний төсөөлшгүй зүйлийг бодит болгосон хүн. Яг үнэ. Бүр ингээд төсөөлшгүй идэж болохооргүй те. Одоо ингээд ийм амар металл зүйлүүдийг идсэн хүн. Баяр үргэх хэрэгтэй. Хамгийн сүүлийн хүн маш гайхшруулж чадлаа. Йоо. Баг шүтий те. За. Түүний бие физиологи бол байгалийн жинхэнэ гайхамшиг юм гинэ. За ингээд босаа. Хөөрхөн хүмүүс бүр шеэр идэв шүү. За ингээд арай жоохон пялдагчлаа тийм. Энэ хүрээд бичлэг маань дуслаа. За дахиад эхэлчихэ даа. Энэ хүрээд гар мар хөдлөхгүй бол тийм жоохон өсмөсөө ингээ хоошлоо. Төрөнөөс хойш ингээ ярих байсан юм шүү. За энэ хүрээд бичлэг маань дуслаа. Та бүхэн сабаа дарж, хонхоо бас дарж, лайка дараарай. Тун саху балерина капучино. Сабаа дараад сабны маань саб бишээ, subscribe бисдээ. Жохон юм үзээр байгаа тийм болчих. Энэ хүрээд бичлэг маань дуслаа. Та бүхэн subscribe дарж, лайка дараарай. Ингэсээр хагаад бичлэг маань дуусахгүй байна. Одоо ингэж хэлээрэй. Баярлалаа.